Ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт Шигүдэри брэнд. Цаано сарнай байна. Энэ бол миний охин Намун. Сайн байцгаана уу? Хоёр өнөөдөр хөхөгчөн модон могой жилдээ зориулж сар шинийн гой баярын ширээ засаж байна. За хоёулаа ширээгээ засч ихлэ ширээгээ ингээд бүтээчихсэн байгаа. Одоо голоор нь хоёулаа ширээний голоо яв. Энэ жил могой жил учраас ээж нь могой жилийн зурагтайгаар ижигдлийн бодоод ингэж хийсэн байгаа. Сар шиндээ сайхан шин дээрээ гэж бичгтээ ийм ран байна. Тамга нь ямар утгатай юм бол Тамга нь болохоор зэрэг энэ битсэн энэ холиграфыг битсэн хүний тамга гэхгүй. Ширээний голоо тавьчаад хамгийн эхлээд суур тавга тавина. Баярлаа. Залуу гэр бүлүүд цөөхөн амбултээ гэж бодоод 6-аар зассан. Тэгээ ширээ засахдаа ер нь ийм шилэн идэл мэдлэл хата заавал бээлийн өмссөн. Тэр яад бол ерөнхийдөө нөгөө хурууны хий үлдчих гэдэг учраас. Тэгээд суур тавг бол заавал тавина. Яагаад тавьдаг вэ гэхээр нэгдүгээр энэ чинь үзмжийн асуудал, хоёрдугаар ширээнийхээ бүтээлгийг хамгаалаад жигд харагдахын тулд ер нь бол ингэж суур тавг хамгийн эхлээд тавина. Энэ хоорондох цай яг адилхан биш шүү дээ. Тэгээд цагаан сараар ер нь бол нөгөө айгүй хүн орж гардаг учраас ер нь бүх юм ингээд бэлдээ тавьсан айгүй амар байдаг. за энэ болохоор салат Тийм салаад бууз юу хийж болно. Энэ дэр нөгөө нэг ер нь бол цагаан сараар бол олцоо бууз салаад л иддэг учраас ер нь нэг төрлийн тавг тавьчих. Үгүй ер нь бол хэрвээ яг ном ёсороо бол мэдээж эн чинь энэ дээр энийг тавьчаад дээр салаатны тавг тавьчих 50 л да. Гэтэ цагаан сараар бол ер нь бол нэг тавг тавьчих хэрэгтэй. Цагаан сараар бол хүн орж ирэхэд мэдээж яриг хамгийн эхлээд сүтээ цай өгнө. Тэгтээ завсар дунд нь стакан макан авч өгч яхаар шууд тавьчвал амар ахгүй. Тийм учраас ер нь ширээ засалтан дээр усны стакан бол бүр заавал тавьдаг. Тэгээд вино уувал виноны бокал тавина. Гэхдээ ихэнх тохиолдолд цагаан сараар бол вино уугаад идэх учраас зүгээр усны стаканаар тавьчих. Хэмэг маягаар бол цэцэг тавих. энэ ямар хөөрх юм бэ? Тийм. Энэ бол одоо дээр үеийн Монголын шаазангийн үйлдвэрийн омб. Энэ Монгол гэрхийн хэлбэртэй юм вазн дотор цэцгээ хийж тавилаа. Тэгээд жоохон улаан маягтай юм оруулах нь энэ Монгол бичиг бичсэн хүний тамга нь байдаг учраас тамгатай нь жоохон ослуудаад юм улаан Таны бас урлаа тийм зориуд оруулсан. За тэгээ хоёлаа одоо идээгээ тавь. За Чан чи идээгээ. багшаа та сар шинэ яаж тэмдэглэдэг байсан бэ? Ээж нь жоохон байх үед чинь социализмын үед чинь нөгөө цагаан сар хийхийг хордог байсан. Гэхдээ ээж нь болохоор зэрэг эмээ өвөгийн хүүхдээсэн учраас манай эмээ өвөө хоёр бол бүр миний мэдээ орохын ихсүүлэл тэмдэглэдэг байсан. Ер нь цагаан сарыг бол би үл их гой баяр гэж боддог. Яг бол бүр багаасаа ихсүүлээд тэмдэглэдэг байсан учраас одоо залуучууд одоо чи бас тусдаа гарсан учраас одоо чи тавгийн эдээ зассан заавал ингэж залуучууд ч гэсэн энийг бол тавгийн эдээгээ засдаг, өглөө нөхөртөө цайгийн хийж өгдөг. Тэмдэглэхгүй байсан ч заавал нэг тийм ёс болгож явах ёстой гэж би боддог ер нь бол. Манай өвөө бол бид нарыг тэгж хүмүүжүүлсэн учраас би бол ер нь цагаан сарыг бол маш гоё баяр гэж боддог. Цагаан сар учраас ээж нэг юм Монгол гэр тавих хайгуу дуртай байдаг чи мэднэ тий. Одоо хоёлаа напкина тавина. Амны альчуураа тавина. Амны альчуурыг бас ингээд ээж нь могой жил учраас юм могойтой сар шиндээ сайхан шинлэрээ гэж ингээд хийсэн ба. Гэхдээ ер нь бол одоо нөгөө хүмүүс анзаарсан бол янз янзаар тавьдаг. Гэхдээ ээж нь болохоор энэ цагаан сарынхаа болохоор айгүй тийм цэвэрхэн илүү дутуу юмгүй байх хэрэгтэй гэж бодоод ингэж тавих хэрэгтэй. Одоо урт ширээ зассан байх юм бол хүн тавгийн эдээ рүү хурч чаддаг байхгүй ерөнхийдөө гар хүрэлгүүтээ санаа зовоод тавгийн эдээ амсахгүй. Тэгээд нөгөө хүн болгонд яг ороод ирэхэд нь ингээд тавьчихлаар хүмүүс айгүй дуртай байдаг нь яг өөрт нь зориулаад яг өмнө нь ингээд тавьчихлаа хүн яг өөрт нь зориулсан учраас их гоё санагддаг байхгүй. Энд дээр юу байна? Хайлмаг байгаа. Ээзгийтэй тос. Энэ бас их гоё. Содон хэлбэртэй бас ар болнод байна тий. Тийм. Ер нь бол ээж нь бол чи мэдж байгаа ерөнхийдөө нэг их
нөгөө өөр өнгө холиод идэггүй дурггүй. Тийм учраас ээж нь энэ айгу таалагдаад бас манай үндэсний үйлдвэрээр их цагаан шоколадаар ээзгийг бүрдсэн байл. Ээзгийг цагаан шоколадаар бүрээд. Тэгээд ер нь бол ээж нь тавган дээр ч гэсэн их олон өнгө оруулах дуртай биш. Энэ шоколад болохоор Монгол гэрийн хэлбэртэй байхгүй юу? Ийм хөрөнгө. Тийм биш. Тийм Монгол гэрийн хэлбэр. Тийм учраас цагаан сар учраас ээж нь ингэж тавьчихсан. Тэгээд энэ шагаа мага тавиад цагаан самар жоохон тавьчихсан. Ер нь бол ээж нь тавгийн эдийг их өндөр засаад айгүй их чихэр тавих дурггүй. Яагаад бол айгүй амархан хатчихдаг байхгүй. Тийм учраас байн одоо хүн орж ирэхээс өмнө жоохон энийг ингээд сэргийгээд шин юм тавьчихвал хамаагүй амттай. Цагаан сарын ширээн дээр мэдээж эрэг эдэний дээж тавих хэрэгтэй байдаг. Гэхдээ ээж нь бол чи өөрөө мэдж байгаа сүн шимээр тавих дуртай байдаг. Эмээ өвөө миний эмээ өвөө ч гэсэн цагаан сараар болохоор зандаа яг сүн шимээр архил хэрэгэлдэг байсан учраас ээж нь ер нь бол тэрийг тавих дуртай. Тэгээ ер нь сүн шимээ архи чинь жоохон халааж уухлаар их гоё байдаг. Шар тос хийдэг. Шар тос хийгээд жоохон шар тос хийгээд тэгээд халааж уул их зүгээр байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг нөгөө энэ ийм юун дотор халуун ус хийгээд энэ дотроо сүн шимээ архиа хийгээд дотор нь байлгачлаар гоё бүлээсчихдээ. Өвөө өдөр алгууд үйсэн гэлөө. Өвөө нь бол миний өвөө болохоор зэрэг яадаг байсан бэ гэхээр зэрэг одоо мань хүн бол эрүүл мэндийн талаасаа боддог байсан юм шиг байна. Яг унтахынхаа өмнө заавал нэг ийм жижигхэн рюмк сүн шимээ архийг халааж уудаг байсан. Сүн шимээ архийг шар тостой хоолны араасаа уухаар хоол сайн шингээдэг гэж ярихыг сонссон юм байна. Ер нь цагаан сараар бол сүн шимээ архи бол маш тохиромжтой гэж үздэг. Тэгээ шигүү дээри гэдэг нь Монгол бичгээр шүүдэр гэсэн утгатай юм билээ. Яг энэ юу napkin амны алчуур тэгээд гширийн голтоогоо яг цогцож байна те. Ер нь цагаан сараар ер нь ээж нь Монгол бичгэнд айгүй туртай. Тэгэд ингээд энэ дотроо ерөнхийдөө жоохон халаачвал туртай. Энэ болохоор эмээгийн хийсэн зээх нам те. Энэ цагаан дарихыг болохоор зэрэг 60 хэдтэй байхдаа хийжсэн баг. Ер нь бол зээх нам өвөө зураад одоо ардын зураач төрийн сэрэл ядан сүрэн гэдэг. Миний өвөө зураад тэгээд ээж өөрөө энийг хийсэн. Энэ болохоор харин 17 дугаар зууны үеийг. 17 дугаар зуун тийш. Ингэж гоё зээх нам хийдэг байсан маа. Баярын ширээдж байгаа хүмүүсүүд та ер нь юу анхааруулах вэ? Ер нь ямар ч тохиолдолд баярын ширээч бэ маш гоё хамгийн гол нь цэвэрхэн баг. За та тэгээд одоо манай үеийнхэн те илүү залуу хүмүүсүүд ширээ засахын талаар бас ямар нэгэн зөвлөгөө байна уу? Би бол залуучуудад ихэнх тохиолдолд юу зөвлөдөг вэ гэхээр зэрэг ширээгээ засаж их. Ширээгээ гоё засаад ард нь хоололж сууж сур. Тэр хамгийн чухал. Заавал их гоё нүсэр засах ямар ч шаардлага байна. Гэртээ байгаа бүх юмаа аваад гаргаад хооронд нь хослуулаад тавиад сууж хоолоо идэж сур. Хэмэл хамгийн том зөвлөгөө нь тэр. Энэ жилийнхаа цагаан сарын баярын ширээнд болохоор босоо Монгол бичгээ түлхүү ашиглаад могоо жил гарч байгаа учраас могоотойгоо хослуулж ширээнийхээ голыг хийж амныхаа алчуурн дээр бас босоо бичгээ ашиглаад могоотойгоо ашигласан байгаа. Үндэсний үйлдвэрлэлийн шигүү дээрээ сүн шимийн архиа дээдлсэн байгаа. Сүн шимийн архи нь өөрөө Монгол уламжлал ур ухааныг шингээсэн технологи учраас залуу хойч үедээ үлдээх соёл гэдэг утгаар нь шигүү дээрээ архийг ширээндээ залгах туртай байдаг. Ёслол хүндэтгэлийн тэргүүн дээд сонголт Шигудери брэнд.